За санагцгаана ингээд манай ар хичээл 9 маань эхэллээ. За энэ удаагийн хичээлээр ер нь бол функцийн талаар ярина. Тэгээд функц дотроо бас яг R-ын өөрсдийнх нь одоо хийсэн юм уу те. Тийм build хийсэн функцүүд байдаг. Харин энэ хичээлээр болохоор user defined function буюу хэрэглэгчийн өөрөө тодорхойлдог функц гэж ер нь тийм ойлголт байдаг. За тэрийг ер нь дэлгэрүүлээд шатнаас нь ойлголт өгөөд хичээлээ орно. За тэгээд хичээл эхлэхээс өмнө ер нь функц гэж юу юм бэ? Яг тодорхойлолт нь яг юу гэдэг гэдгийг хэлж өгье. Функц нь ер нь тухайн өгөгдлийн аргумент болон яг гол хэсгүүдийн ер нь яг товчрол ер нь тухайн аргументыг боловсруулад тэгээд тодорхой утга тийм буцаадаг эсвэл зарим нэг нэмэлт юм нэгээд үйлдэл буцаж одоо үзүүлдэг тийм тушаалыг функц гэж хэлдэг. Тэгэхээр ер нь л функц маань нэг аргумент аваад тэгээд тэр аргументыг боловсруулаад тодорхой нэг утга бидэнд гаргадаг, буцаадаг. Тэгээд эсвэл үйлдэл хийдэг. Тийм зүйлийг тушаалыг функц гэж нэрлэж байгаа. Тэр ер нь одоо R дээр бол ийм функцүүд байна. Mean гэдэг функцүүд байна. За эдгээр бол тустай ажиллаж байна. Тэр R дээр бүлэглэн гэж ойлголт байдаг. Тэр бүлэглэлтэй болохоор ийм хаалтаар хийдэг байгаа. Тэгэхээр бүлэглэлт нь бол ер нь яг функц бол биш, зүгээр ер нь бол функцэд бас ер нь бол функцэд ашиглагддаг тийм зүйл. Гэхдээ бүлэглэхэд хоёр утга байгавал сүүлийн одоо хоёр функц бол одоо сүүлийн функцийн л одоо бидэнд үйлдэл болгоно юм яадаг буцааж биднэрт одоо харуулдаг байгаа. Тэгэхээр энд бол энэ хоёр функц хамгийн сүүлийн хоёр минийг л бидэнд харуулж бүлгэлсэн тохиолдол. За ер нь бол функцийн цаад утга нь иймэрхүү. Тэгэхээр ер нь функцийнхаа юг харилттай бүтцийн. Тэгэхээр за функцээ тодорхойлохын тулд function гэж зүйлийг ашигладаг. За тэгээ function ашиглаад аргумент буюу одоо функцийн аргумент одоо тэр утгууд гэх юм. Одоо x, y гэж үт юм. Тэр утгуудыг аргумент дээр бичнэ. За statement гэдэг нь бол яг функцийн body хэсэг body яг гол хэсэг нь байна. Тэгээд энэ дээр юу байх вэ гэхээр гүйцэтгэх үйлдэл нь ч юм уу эсвэл ямар нэг нэмэлт утгууд ч юм уу тиймэрхүү яг ер нь л яг функцийн бол хамгийн гол тулгуур хэсэг гэж хэлж болно. За тэгээд функц мэдээж бүлэглэсэн хаалтаараа явна. Бүлэглэн энэ хаалтаар. Тэгээд функцийн маань яг бийн босоод ирэхээр за энийг нэрлэлж байгаа. Юу ч нэрлэж болно. За ер нь функцийн хувьд л яг иймэрхүү. За тэгэхээр функц бичиж үзье те. За тэгэхээр
subtract гэдэг нэртэй UTF функцэн. За тэгэхээр аргумент дээр x гэдэг b-ийг энэ функцээ ажиллуулахдаа энэ аргумент дээр утга өгнө гэсэн үг. За тэгээд гол хийгдэх үйлдэл маань x-с y-ийг хасаад за тэгээд принтлэнэ. За функц ажиллуулъя. За 11-с 11 төгч. За 1 гарч ирж байна. За ер нь л иймэрхүү хамгийн энгийн жишээ гэвэл ер нь л энэ байна. За дараач хэсэг рүү гаръя. За аргумент нь AB. За яг гол хийх зүйл маань. За A-ийг B-гээр үржүүлчих. За энийга result гэд нэрлэжээ. За тэгээд printlээд new function гэдэг нэртэй функц хийя. За new function. За аргумент за 1 2 2 тэгвэл 100 За ер нь иймэрхүү за функшныг хийдүүлээ. Эхнээс нь бичээд үзье. Ер нь гол анхаарах зүйл за function гэдэг функц ашиглаад за аргумент өгнө. За аргумент нь 1 байх юм уу, 2 байх юм уу? Хэрвээ нэгээс олон байвал ингээд таславаад яваад иж болно. За аргумент нь x. За ингээд аргумент өглөө нэг бүлгэлдэг хаалтаа ашиглана. За нэг зарим ном дээр угалзан хаалт гэж бас нэрлэдэг юм байлээ. Монголоор. За statement яг гол хэсэгтээ юу хийх юм бэ? Хийх үйлдэл нь юу байх вэ? За тэгэхээр яг гол хийх үйлдэлээ хийдүүлээ. За printlж чад. За хоёр утгатай хийж. XB. За x-ийг авах нь b гэж. За ингээд манай. За функц нэрлэж. За юу ч ажиллана. За функц ашиглаад за x нь 100 b нь 10. За энэ бол яг нөгөө R дээр одоо боссон функцүүд юм. Одоо яг R дээр байдаг функцүүдээ. За sequence, mean, sum гэх мэт функцүүд байдаг. За энэ бол зүгээр би UTF function зүгээр function R дээр яг цаанаасаа байдаг function хоёрын ялгааг харуулах гэж зүгээр энэ дээр жишээ авсан байна. За эдгээр бол энэ 25-аас 82 хүртэлх тоонуудын дунджийг авъя гэж байна. За 41-ээс 68 хүртэлх тоонуудын нийлбэрийг аваад хэвлэе гэсэн тушаалуудыг өгч байна. За өөр нэг UTF функц авч үзье. За аргумент нь A. За яг хийх үйлдэл нь. За энэ дээр бас loop ашигласан байна нэмэлтээр. Тэгэхээр өмнөх хичээл дээр бол loop заасан байгаа. Тэгэхээр та бүхэн бас ойлгохаа мартаагүй гэж бодож байна. За гол хэсэг дээр энэ юу хийж өгсөн бэ гэхээр за loop явуулж байна. IN1-ээс A гэхээр за A-ийн утгаа өгчөнтэй бид нар. Тэгэхээр за A хүртэлх энэ I гүйлгэнтэй. Тэгэхээр I нь болохоор юу хийх вэ гэхээр quadrat-тэй I-ийн quadrat-ийг I-ныгаа B гэж нэрлээ printlэн. Тэгэхээр энэ яг юу хийх вэ гэхээр за энэ дээр A-га 6-ыг өгчтэй. Тэгэхээр loop гүгээд
За 1-ийн квадрат, 2-ын квадрат, 3-ын квадрат, 4-ын квадрат гэх мэтчлэн 6-ын квадрат хүртэл яваад тэр болгоныг биднэрт френтлээд хэвлэж гаргана. За ажиллуулъя. За энэ 10 хүртэл явуулаад үзье. Гэх мэт. За ер нь бол нэг юмшгүй. За функц яаж үзье те? Аргументгүйгээр дуудаж үзье. Тэр юу болох юм бэ? За аргументгүйгээр функц ашиглаж байгаа statement хэсэг дээр одоо аргументыг зааж өгдөг байгаа. Тэр энд бол 1-ээс 5 хүртэл буюу 5 хүртэлх i гүйлгээд яг энэ саяныхыг хий гэсэн зүйлийг хийж байна. За функц аргументтэйгээр дуутах юм бол одоо яг өмнө үзсэн шиг ингээд аргументтэйгээр явна. Аргумент нь за a. За loop гүйлгээ i in энд яагаад ийм юу яаж байгаа гэхээр ийм хоёрын юм уулзаалт авч байгаа гэхээр манай яг одоо яг зүгээр энгийн функц байсан бол энд ингээд дуусч байгаа. Тэгэхээр энд нэмэлтээр юм хийж байгаа учраас дахиад френтлээд энийгээ френтлж байгаа учраас хоёр уулзаалт ашиглаж байгаа шүү. Энэ бол гүйлгээг байгаа. Гүйлгэх юм бол ингээд за иймэрхүү. За өөр нэг функц авч үзье. За 3 аргументтэй. За statement нь бол юм. За нэг result гэж нэрлээд хэвлэчихье. Юу хийж болно? Функц ашиглаад. Одоо average гээд функц хийлд тэ. За function a за хийх зүйл нь
За дефолтоор функцс болно. За энэ үедээ түрүүний шиг дефолтоор яаж байгаа statement өгөхөд ажиллана. За энэ бол түрүүний ингээд нэрлэлцүүд ингээд position-оор ингээд яцууд шинэ value үзье. За энэ хүртэл ер нь бол UDF-ийн хамгийн энгийн ойлголтууд тэгээд юунуудыг яг яаж ажилтан яг цаад утганы эсвэл яг энэ авж байгаа аргументууд нь яг юуг илэрхийлдэг гэдгийг тайлбарлах гэж бас оролдлоо. За тэгэхээр энээс цааш одоо ер нь бид дандаа жишээ авсан байгаа. Тэгээд жишээн дээрээ тайлбарлаад явчих. За эхний жишээ нь энэ функцийг бас өөр одоо яг R-ын функцүүдтэй хамтдаж одоо ашиглавал илүү бас тохиромжтой тийм. Тохиромжтой гэдэг нь юу гэж байгаа гэхээр илүү аятайхан байдаг ч юм уу эсвэл илүү ойлгоход хялбар бас цаашд нь хэрэглэхэд амар байдаг. Энэ чиний энэ яасан тодорхойлсон функц чинь ингээд яг функц хэлбэрээр R дээрээ хадгалагчдаг. Тэгээ чи зэг устгахгүй бол байж. За pow гэдэг нэрлэлчтэй. За энэ нэр бол юу ч гэж болно. Юу сайн ч юм уу. За тэгэхээр аргумент x-ээр 2 аргумент өгнө. За тэгээд гол хэсэг дээрээ за x-ийн x-ийг y зэрэг төшүүлж байгаа тийм. За тэгээд result гэдэг нэрлэлчээ за энийгээ хэвлэхдээ за x-ийн зэрэг нь y тэдний result тийм утсан жоохон сонирхолтой. За тэгтээ paste гэдэг функцүүдийг за энэ функц нь юу гэдэг вэ гэхээр ихэвчлэн нөгөө нэг харагдах байдал дээр хэм үзэмжтэр аюу ойлгомжтой болж өгдөг. Энийг одоо дундах зайг нь x y2-ын дундах зай одоо ингэж утга оруулж өгч байгаа гэсэн. Ер нь нөгөө нэг тоо мон дээр ч юм уу юмнуудын хооронд нөгөө нэг яахын тулд одоо жоо ойлгомжтой харагдуулахын тулд одоо цэг байдаг ч юм уу таслал байдаг ч юм уу эсвэл од байдаг ч юм уу гэх мэтээр ашигладаг. Тийм. За энийг ажиллуулъя. За За энэ юуг нь яхад бас жоохон утга нь ойлгомжгүй байна. Тэгтээ энэ бол яг квадрат биш зүгээр нөгөө нэг
y-ийг утгах нь 2 байгаад болохоор квадрат байгаа юм. Тэгэхээр хийчихэж болно. Тэгээ энэ таславаад result-ыг шууд хэвлэлчихэж байгаа. За дараагийн чинь за increase гэдэг нэртэй функц. За манай функц маань value increment гэдэг хоёр утга авчлаа. За гээд авчлаа. За энэ дээр бол if-ийг ашигласан байна. If функц. За хэрвээ increment нь 0-оос бага бол за return гэдэг нь бол за return гэж нэг ойлголт байдаг. За return гэдэг нь болохоор юу вэ гэхээр хэрвээ тухайн нэг юм одоо энэ юугаа тушаалаа нөхцөл хангаж байгаа тохиолдолд шууд зогсоодог return функц ашигласнаар тухайн функцийг шууд одоо зогсоогоод нэг утга өгдөг гэх юм уу. Result хэлбэрээр. За тэгэхээр энд бол 0-оос бага бол за гэж гарч байгаа тийм. За нөгөө юу ч үгүй. False гэж юм уу. За тэнгууд хэрэг эсрэг тохиолдолтой. За энэ дээр ингээд юугаа энэ хэсгийн халтаа ингээд дуусч байгаа. Тэгэхээр за тэгээд хэрвээ зүгээр үед те энэ ингээд 0-оос их үед бол зүгээр энэ хоёрын нийлбэрийг ингээд хэвлэлчихээ гэсэн утгатай байна. За нэрлэлгүйгээр за тэгвэл за энэ дээр би энд за нэг зүгээр нэмэх аргаар нь үстэй. За 20. За тэгвэл тэнийг хасах арга болгочихъя те. Stop гэдэг гарчиж байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө тодорхойлсон функцээ өөр ямар нэгэн функц ашиглан гэдэг илүү одоо гоёор илэрхийлж болдгоо. За энд нэг өөр нэг энгийн бөгөөд аюу гоё тийм функц байна. За ёо майлыг километрлөө шилжүүлээ те. За энэ бол функцийн утга маань бол ер нь тийм байна. Тэгэхээр miles to kilometer гэд нэрлэж. За тэгээд манай функц маань юм ээ. Mile нэг юу чинь нэг mile 1.6 км гэдэг үлээ. За энэ дээр тэ C яаж байгаа гэхээр нэгээс дэш юу яаж болохоор юу хоёроос дэш утга яаж болохоор C-гэрээ яаж мэдж байгаа тийм. Ер нь бол олон луг үсгэж байгаа гэсэн. За 100 майлыг тийм 1.6 байна. 100 майлыг километрлөө 200 майлыг километрлөө шилжүүлээд 300 км 300. За нэг за 1.6 км байт юм байна шүү. За би энд нэг жишээ нийтээс олж харсан. За энэ жишээ нам гэд одоо энэ яг ямар утгатай юм бэ? Соёлго энэ дээр гэхдээ энэ гол очин нь section гэдэг дээр байгаа юм шиг үлээ. Тэгэхээр энэ яг утга нь юу вэ гэхээр за луп явуулж байгаа тийм. Луп энэ одоо section гэдэг нь болохоор зөвөр ер нь бол бидний нөгөө нэг A гэдэг энэ өмнөх дээр ашиглаадсан тэрнтэй адилхан тэрийг зөвөр гээд өөр үг бичсэн маа. Тэгэхээр энэ юу гэхээр миний энэ if функц дээр өгсөн утгыг юу болгох луп гүйлгээд тэгээд юу яа. Одоо энэ hello world гэснэг
хэвлэнэ. Тэр энд нэг энэ зүйл нь л яг гол учир нь байгаад юм шүү лээ. За тэгэхээр энэ байхгүй болчоор шууд ингэж яваад байгаа. Араасаа. Тэг энэ нэг зүйл байгаад юм шиг л. За би нэг видео дараагийн хичээл дээр яг энэний учрыг тайлбарлахыг бас нэлээд хайсан. Тийм. За дараагийн жишээ нь за result гэдэг нэрлэлсэн бөнгөж байгаа те. За тэгэхээр энэ ер нь л би нэг юм хэд хэдэн юмыг аваад тэгээд сүүлд нь бас нэг гоё үзүүлэх гэж ингэж хийсэн байгаа. Тэгэхээр за утга дээрээ аргумент дээрээ R гэдэг хүчтэй. За тэгээд гол хийх үйлдэл маань үл нь 10-ыг үржих нь R-ын квадрат. Тэгээд энийгээ B гэж нэрлээд за эрчүүрнэ гэдэг нь бол ер нь бол юутай адилхан. Ер нь ингээд энэ юугаа дуусгаа принтлж байгаа гэсэн үг. Буцааж одоо өгж байгаа. Үр дүн болгож харуулж байгаа юм. Зогсоож байгаа. Тэгэхээр за функц ажиллуулъя. За result нь за 10. За 20 болгоод 4 тий. За тэнгүүт энд юу гэсэн бэ гэхээр 1-ээс 5 хүртэл нэг юм олонлог 1 2 3 4 5 гэсэн тоонуудыг x гэж нэрлээд за тэрийг шууд за би энэ дээр юуг яг товчилж хийгээд байгаа гэхээр би гэдгийг товчлоод ингэж хийж байгаа шүү. Тэгэхээр энэ бас зүгээр цаад ямар ч нэгэн тийм юу байхгүй. Нэг тийм далт нэг тийм хэцүү ч юм нэг тийм юм юусаа байхгүй зүгээр л энийг л товчлоод яаж байгаа. За тэгмээд дараагийн нэг функц нь result 2 гэж нэрлээд юу хийх вэ гэхээр өмнөхтэй адилхан 10-ыг үржих нь R-ын квадрат. За дараагийн нэг хийх нь 10-ыг үржих нь зүгээр R тэгээд BC гэдэг хоёр юм байгаа. За энийг харуулахдаа юу хэлбэрээр харуулъя. Бага нь за тэгэхээр B-ийн B-гээрээ C-гээр нэрлэлж байгаа. За энийг өөрөөр нэрлэж бас болно. Бага нь биш шүү. Зүгээр шууд мөр. За тэгээд түүний X ашиглаад. За дараачих нь тэгвэл юу хийх вэ гэвэл data frame ашиглаад хий. За тэгэхээр за яг өмнөхтэй адилхан. За биднэрт одоо үр дүнд нь юу гэж харуулах вэ гэдэг дээр нь болохоор data frame ашиглаад за B-гээр за нэг бүр ингэ те B гэж за нэг CCC за энэ чинь нөгөө нэг энэ чинь нөгөө нэг энэ утгаа биднэрт нөгөө нэг үр дүн болгож харуулж болохоор энд юус ямар нэгэн тийм юу байхгүй. Өөр үг байхгүй тэгвэл нөгөө нэг шал өөр юм харуулж явчих. Энэ болж таарах гэдэг юм.
За data frame хэлбэр. За нэг яаж харъя л та. Классаар шалгаж function result 2 маань function байна гэдгийг харуулдаг. Яг ямар төрлийнх гэдгийг харах гэж үзлээ. За гэх мэтлэн ер нь бас ингээд функц одоо хийгээд тэгээд тэр функцээ ингээд өөр бас функцүүдтэй холбоод ингээд бас арай айтайхнаар одоо харж болно гэдгийг харууллаа. За дараагийн нэг жишээ graphic. За бигийн графикийг харуулъя. За түрүүний яг код маань байгаа тийм R-version R capture тэгээд үр дүнд нь float хийгээд тэгээд харуулаа гэж графикыг нэрлэж байгаа. За тэр нөө X маань нөгөө 1 2 3 4 5 байгаа. Тэр 5-ын утгачин энэ байгаа тийм. Энэ чинь R-version энэ эднэр байгаа. R49 160 200-тай. Энэний графикийг хийя. За тэгшин тий 10 40 90 160 200-тай ийм эрэг хамгаалалтай график гарч байна. За энэ үрээд яг манай хичээл өнөөдөр хичээл байна ингээд дуусч байна. Тэгэхээр ер нь ингээд цаашдаа энэ UDF-ээр ингээд өөрсдөө функц хийгээд тэгээд бас яг математикийн ч гэдэм үү одоо өөр томьёонуудыг ингээд өөрөө R дээрээ функц хийгээд тодорхойлчвал өөрөө бас тэрийг дараа нь ашиглахад хэлбэр байдаг. Тэр нь л ер нь энэ програмын магадгүй гол утга нь байж болох юм тий. Одоо ажлыг хөнгөвчлөдөг. Юуны тулд бид нар энийг ашиглаад байгаа гэх хамгийн гол нь ажлаа хөнгөвчлөөд цаг олж зорилготой байгаа. Тэгэхээр бас та нар бас бэлдээрээ нь бол зөвхөн би эхлэлийн л тавьж байгаа. Ерөөсөө тэгж одоо тийм яг гүнзгий хэлбэрийн тийм агсан шатны зүйлүүд ерөөсөө яриаг дандаа энгийн зүйлүүд ярьж байгаа болохоор бас яриагуу дурддаггүй өнгөрсөн зүйл бас байгаа. Тэгэхээр тэдгэрийг бас нэмэлтээр судлаарай. Тэгэхээр хамгийн гол нь их биш, бага биш те тууштай хийгэрэй гэж хэлье. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.